За сайн байцгаана үзэгчдээ. Өнөө өдрийн дэс нэвтрүүлэг Өмнөговь аймаг Цогцсын суманд ирсэн. Ерөнхийдөө Монголын баялаг бол маш ихээр гадагшаа урсаж байна. Цогцсын сум бол хөгцсөн малга. За тэгээ засмал замч ер нь ховор. Зам харгу бол маш хэцүү байдалтай. Өнөөдөр миний өнгөцгөн яваад ирэх дүгнэлт бол иймэрхүү байна. Амлсан бүхэндээ хүрээд Өмнөговь аймаг Гашуун сухад Хилийн бомбтер ирлээ. Монгол жолооч нар бол цуваа маш их байна. Оюутлогоогийн цуваа баяжмал маш ихээр гардыг байна. Монголын хар алт нэгж нэрлэгдэх нүүрс маш их олон тооноор гарч байна. Өдөрт 40 тонны машин 40 олноор гарч байна. За тэгээд нэг л юмд маш их харамсаж байна. Юу гэхээр одоо миний зогсож байгаа газар хогондоо дарагдсан. Ингээ эргэн тойрон буу хог. Тэгээ бөөн тоос, утаа тортог, нүүрсний тортог дэгдсэн хүний эрүүл мэнд гэж үнэхээр одоо хэцүү газар байна. Гэтэл энэ хэдхэн алхмын цаана хил гараад Хятадын газар нутаг байна. Ганц мод гэж нэрлэдэг Хятадын газар нутаг. Хятадын газар нутаг одоо дроны дүрсэн дээр харагдана. Тэр цаана бол байшин барилга бүх юмыг зохицлоосон байна. Цаана бол бүхэл бүтэн бараг Улаанбаатартай дүүцгэр хот бий байгуулчих. Жолооч нарын яриагаар тэр цаана байгаа газар бол дандаа хоосон байшингууд, хүн байхгүй хоосон байшингууд. Бүтээн байгуулалт хийгээл барайл тавиад байгаа. Тэгээд хизээ нэгэн зэгт Хятадын иргэд наашаага олноороо орж ир сууршина. Нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлдгэж. Яг Хятадын бодлого бол сайлаа бэлдээд, саваа бэлдээд байж байна. Тэгээ удахгүй хүмүүс нь орж ин гих жишээтэй. Тэгээ Монголын байгаа байдал ийм аимшигтай. Одоо ийшээ нөгөө нэг юу нэгаа юу лээ. За нэг юм байгаа. Нөгөө нүүрс буулгаж байгаа дундын ирээс явдаг газар. Тэр бол зүгээр л амьдрал тэнд ард түмний амьдрал тэнд бол буцалж байна. Мөнгөний төлөө амьдрахын төлөө ар гэрээ тэжээхийн төлөө тэнцээ дайн болж байна. Ирак, Сирь гэх хэмжээний бараг дайн шиг харагдаж байна. Тэгээ хар алтаа зөөгөөд хамаг эрдэнэс баялгаа зөөгөөд Хятадын газар нутгаар гаргаад идэг. Монгол орон өдрөөс ирэх тусам дордоод, муудаад, хогондоо баригдаад, ард иргэд нь өрөнд ороод, ядуураад, дөнгөж төрсөн хүүхэд нь өчнөө сая төгрөгийн өртөө төрөөд бид яаж амьдраад байгаа юм бэ? Бид нар хиний газар нутг дээр яаж амьдраад байгаа юм бэ? Бид нар яагаад алт эрдэнэс баялгаа өгчөөж яагаад улам ядуураад байгаа юм бэ?
Хятадын газар нутаг бидний эднэс баялагийг худалдаж мөнгөөр авч биднэрт мөнгө төлж яагаад эднэр улам өөдөө дэвшин баяжиж яагаад эднэр томроод байгаа юм бэ? Зүгээр ийм л асуулт надад айгүйх бодогдож байна. Тэгээд эцэс Монголын ард түмэн нүдээ нээж чихээ сортоолгож одоо зөв хүнээ дэмжиж эх орон сэтгэлдээ үнэхээр эх орных юм хийж чадах хүмүүсийг сонгохгүй бол 2020 он гэхэд яг энэ байдлаараа Монгол орн сүрэн дууслаа. Говийн газар нутаг бүх хил бомтоороо хамаг хар нүүрсээ зөөгөө дууслаа. Хангаа дэлхий хангаа газараа бүх газараараа алтаа ухуулаад дууслаа. Сэндийцсэн, ухадсан, онгоцсон, шороо, гол ус бүх юм дууслаа. Бидний үр хүүхэд уух ус гიშих газаргүй боллоо. Тэгээ надад ийм л юм бодож чинь 5 жилийн хугацаанд өнөө удлын дэс нэвтрүүлэг хэний ч гар хөл болохгүйгээр чин үнчээр ард түмний нүч гэж өөрийгөө хөөргөн өнөөдрийг хүртэл тэмцэж явсаар байна. Бодит байдал ийм л байна. Энд амьдрал буцалж байна. Гэхдээ Монгол ядуурч байна. Ажил хийгээд идэг, ядуураад идэг, үр зээлэнд баригдаад банкны өргүү хүн гэж Монгол байхгүй. Гэтэл бидний үнд баялаг худалдаж авч байгаа Хятад улс хөгжөөд идэг, баяжаад идэг. Асар их ялгаа. Эднэрийг л зөв сонгохгүй бол Монгол дууслаа шүү. Би ийм л үг хэлмээр байна. Гашуун ч гэсэн үнүүг